хизээч хор хэргэлдэггүй, хизээч бордоо хэргэлдэггүй, химийн бүр тусалж юм хэргэлэхгүйгээр за тэгээд тариагаа одоо хураахтаа яадаг вэ гэхээр тэр чигээр нь зэрлэгтэй битүүтаа нэрээс хороод. Ерөөсө зэрлэг мэрлэг тэн дээр зэрлэг өхүүлэх нэг ч юм хийдэггүй. Окей. Байгальд юу өгч чинь, газраас юу өгч чинь тэр бүгдийг л хурааж авдаг гэсэн үг. Нэг мэдсэн чинь тариаланч болцсон явж исэн байна энэ бүсгүй. Яг хідэн нэр төрлийн ямар үед хэрэглэх ийм яриад байна уу эсвэл зүгээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн яриад байна уу? Одоо манай бүтээгдэхүүн шүү дээ. Амуугийн одоо бүх бүтээгдэхүүнүүд зөвхөн хүнсээр хийгддэг байхгүй юу? Хүнстэй одоо аливаа зүйлийн үрээр хийдэг гэсэн үг. Тэ одоо бүх зүйл үртэй шүү дээ. Одоо ормол тэ одоо жишээл өргөс тэмхний үр тэ хосон үзэмний үр гэдэг дотор нь бүгд өрөөдөг. Тэр үрээр хийдэг. Би ч гэсэн үртэй. Тийм шүү дээ. Таач гэсэн үртэй. Тэгээ тэр нэг үр бүх юмний одоо их гэж үздэг. Хамгийн өндөр шин дижэл агуулгаддаг зүйл ахгүй юу? Тэгэхээр тэр зүйлээр одоо бид нэр одоо тэр бүтээгдэхүүнээ хийдэг. Одоо манай хүнсний нэмэлт тижэл үү эсвэл хүнсний нэмэлт тижэл бол биш. Ер нь бол категори нь суперфуд гэж авдیں۔ За. Өөрөө байглаараа өөрөө хамгийн одоо супер агуулмжтай хүнс ахгүй юу? Суперыг монголоор юу гэх юм бол? Одоо юу гэдэг? Суперыг яг бид нар орчилж чаддаг байхгүй юу? Хүчрхэг хоол юм байна л да. Тэг ер нь бол за тиймдээ хүчрхэг хоол багхгүй юу? Ер нь бол яг энэ тийм хүчрхэг хоолны категорид явдаг байхгүй юу? Яг байглаасаа өөрөө нөгөө нэг ямар ч химийн нэмэлт бодисгүйгээр одоо ямар ч нэг экстракт биш энэ одоо нэг юм ингэж хамгийн шимт хижээлийн найзгүй бол ингэж нэг ялгаж авдаг шүү дээ. Тийм биш, зүгээр л өөрөө ингэж ургаж байгаа тийм хүнсийг л суперфуд гэдэг юм л та. Эрүүл байхын тулд хүн аливаа зүйлээс урьдчилан сэргийл зүгээр сурах хэрэгтэй байхгүй юу? Хэрэв би одоо буруу хооллол ингээ удаан яваад байвал яг л нөгөө нэг би нөгөө үр тариад ургуулад авдаг шиг тэр үрийг хийчихэж байгаа, хүчнийхээ үрийг хийчихэж байгаа байхгүй юу? Цаг хугацааны дараа энэ өвчин ургац тодорхой. Бүр энэ бол зүгээр тодорхой юм байхгүй юу? Өвдгөөс нааш энийг ухаарддаг байхгүй юу? Өвчнөөс урсан сэргийлнэ гэдэг тэр нэг хавдар болоод тэгэхээр л би өвдчихлээ штэ гэдэг байхгүй юу? Тэгэхээр яах вэ гэхээр тэр аптект орохоос өмнө хэдүүлээ зүгээр л өвчнөөс урсан сэргийлж сурах хэрэгтэй. Эрүүл мэндийн сахилга баттай байх хэрэгтэй тийм. Яг үнэ тийх хэрэгтэй байхгүй юу?